сайн байна уу? Би өнөөдрөөс бичлэг хийж эхэлж байна. Тэгээд бичлэг хийгээгүй амар удсан байна. Яагаад бичлэг хийгээгүй удсан бэ гэхээр зүгээр юу хийхээ мэдэхгүй залхуу хүрсэн. Тэгээд одооноос би яг одоо Монгол руу нисгээ явж байна. Тэгээд би өнөөдрөөс 7 хоногт 2 удаа чадвал бичлэг оруулна. Тэгээд залхуу өрвөл 1 удаа оруулна. Би Монгол руу яагаад явах гэж байгаа вэ гэхээр бодибилдингийн тэмцээнд би бас өмнө нь орохоор явж байсан. Тэгээд энэ удаад бас дахиад орохоор явж байгаа. Тэгээд тэр яг үйл явцаа гоё бичээд явъя гэж бодож байгаа. Өөрийнхөө яг биеийг харуулад ямар өөрчлөлттэй явж байгаа харуулад явъя гэж бодож байгаа. Тэгээд надтай хамтаагаараа та нар маань ямар ч тач одоо болохоор би 56 кг байгаа. Тэмцээний дараа би 67, 8 бараг л 70 хүрсэн. Би болохоор идэх юмны аппетит амар өндөртэй. Амар сайн иддэг ер нь бол. Тэгээд онгоцсондоо суух гад ирсэн байна. Тэгээд би болохоор энэ тэмцээнд нэмрэх зорилготой орж байгаа. Дараагийнхаа тэмцээнд ерөнхийдөө бэлдээд заавал шагнал ч юм уу амар тийм том юм бол өөртөө амлая гэж бодохгүй байна. Яг тэгвэл тэгчих юм бол жоохон шантрах гад байдаг учраас тэгээ юм авахгүй бол шантрч магадгүй дараа тэмцээн. Тэгээд юу ч гэсэн энэ тэмцээнд ороод өөрийгөө гоё бэлдээд нэмглээд авъя гэж бодож байгаа. Тэгээд та нар маань саб дараад намайг дэмжээрэй. Дасгалын гоё бичлэг болон биеийнхаа процесс яаж өөрчлөгдөж байна тэр болгоно бичиж явнаа. Тийм болохоор та нар маань